Баянгар төчил үйлчлэгийн орон нутгийн эмчилгээ төсөв төрийн газар 2025 оны ажлын тайлан нийт эзэмшлийн зам гудамж талбайн цэвэрлэгээ үйлчлэгээ. Баянгар төчил үйлчлэгийн орон нутгийн эмчилгээ төсөв төрийн газрын 28 зам талбай үйлчлэгч нэг жолооч нийт 29 ажилтны албан хаагч Баянгар аймгийн 745 мянган м квадрат нийт эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ хог ажилтны ажлыг тогтмол хийж гүйцэтгэж байна. Үүнд автозам, явган зам, хайс хамгаалалт, тусгаарлах зурвас дугуйн зам, Мазаалай парк, Гурван бүс зохицуулбор, Жаргаланд парк, Эрдэнэ мандал хайрхны авто зогсоол, Шат төв талбай хийд, Хэлмэгдэсний саад, Ахмадын саад, Хуучин бирж авто зогсоол, Мазаалай паркын зүүн талын зогсоол зэрэг зам талбайн цэвэрлэгийн үйлчлэгийг тогтмол хийж халдваргах булгааг арилгах ажлыг чанартай хийж гүйцэтгэж байна. 2025 онд байгууллага дотоод нөөц бололцоонд тулгуурлан ногоон байгууламжийн хайсны өнгийг сэргээн бодож зам талбайн бордюрыг шохотох автомашин тайрч эвлсэн хайс бордюрын засвар зэргийг тогтмол хийсэн. Мөн олон нийтийн хамарсан томоохон үйл явдал тэмцээн уралдаан хүүхдийн баяр үндэсний их баяр наадам дурсгын хүндэтгэх нялалга наадмын арга хэмжээнүүдийн дараах цэвэрлэгээ нийтийн нойлын үйлчилгээг бүрэн хариуцсан ажилласан. Сар бүр зохион байгуулдаг бүх нийтийн цэвэрлэгээнд оролцож хуваарт газар болон Мазаалай парк, Гурван бүс, Жаргаланд паркын ойр орчмын 50 м тодорхойг тогтмол цэвэрлсэн. Цас цэвэрлэх ажилд 2025 оны 1-2 дугаар сард 22 тонн давс, 2025 оны 10-11 дугаар сард 45 тонн давсыг хэрэгэлсэн. Цасны багаж болох цас цохих багаж 35 ширхэг, цас дүрдэг багаж 35, цас бутлагч 2, цас үлээгч 5, багаврын ковш 1 ширхэг, цас дүрдэг тэрэг 5 ширхэг тус шийдвэрлэн ажил үйлчилгээнд ашиглаж байна. 2025 онд нийт 368,890 м квадрат явган зам талбайн цэвэрлэгийг 28 үйлчлэгч нэг жолооч хийж иргэдийн аюулгүй цэвэр орчинд амьдрах орчин бүрдүүл ажиллалаа. Мазаалай цэцэрлэг түрээлэн Гурван бүс зохицуулбар Гамдангийн талбай Ахмадын саад зэрэг нийт 224,837.2 м квадрат талбайг 7 хоног бүр цэвэрлэн хотын өнгө эзэмжих сайжруулан ажиллалаа. Ногоон байгууламжийн чиглэлээр 2025 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгсэн. Аан зороос 2100 ширхэг, голын зах дагуу 4250 ширхэг мод, парк талбайд нийт 9350 ширхэг мод, нийт эзэмшлийн талбайд 42 цэцгийн мандал, нэг наст 25,000 ширхэг цэцэг, Мазаалай паркын 1000 м квадрат газарт зүлэгжүүлдэг тус хийж түнжлэн нийт 25 цэцгийн мандалд 20,000 ширхэг цэцэг суулгаж хотын өнгө эзэмжийг сайжрууллаа. Төв замын усалгааны систем Гамдангийн өмнө болон бусад талбай усалгааг хэвийн хэмжээнд хүргэх ажлыг хийж гүйцэтгсэн. 2025 оны 3 дугаар сарын 5-наас эхлэн нийт эзэмшлийн талбайгаас 10,000 ширхэг модны харандаа суулгах бэлтгэн Жаргаланд паркт өрсөлдүүлж жил бүрийн мод худалдан авах 10 сая төгрөгийн зардлыг хэмнэв. 2024 оноос эхлэн модны залуужуулах, тайрал, фортон шавьчнаас хамгаалах, хор шүрших, шохойдох зэрэг ажлуудыг тогтмол хийж байна. Тогтчилт засвар үйлчилгээ. Нийт эзэмшлийн хас хашлах замын тэмдэглэл гэмтлийг тогтмол засварлаж байна. Энэ жил 80 м квадрат явган замын засвар, 5 гэрлэн тохионы 6 удаагийн засвар, гэмтсэн гэрлэн тохиог бүрэн сэргээх зэрэг ажлуудыг хийсэн. Гэрэлтүүлгийн шинжилтүүд Мазаалай паркад 108 ширхэг гэрэл, Ахмадын саадад 50 ширхэг гэрэл, Гамдангийн талбайд 15 ширхгийг, Жаргаланд паркад 7 ширхгийг тус хийж усан оргилууруудыг 2 удаа засварлан хэвийн ажиллах боломжийг бүрдүүлсэн. Нийт эзэмшлийн тоглоомын 14 талбайд сар бүр 4 удаагийн засвар хийж хүүхдэд ээлт орчин бүрдүүлсэн. Замаас үерийн ус, нэвчсэн далан лаг шаврыг богино хугацаанд цэвэрлэх ажлыг зохион байгуулсан. Санхүү 2025 оны батлагдсан төсөв 2 тэрбум 550 сая 970 мянган төгрөг, тодорхойлолоор нэмэгдсэн төсөв 2 тэрбум 685 сая 172,200 төгрөг. Үүнээс цалин нийгмийн татгалзын шимтгэл 2 тэрбум 100 сая 152,500 төгрөг, нэг удаагийн тэтгэмж урамшуулал 5 сая төгрөг, тогтмол зардал 5 сая 519,700 төгрөг. Байгаль орчны нөхөн сэргээлтэд 30 сая төгрөгийг тус зарцуулсан. Доддголын 134 сая 202,200 төгрөгийг гэрэл, ус, хүлэмж, засвар, тоног төхөөрөмжийн зардалд зарцуулсан. Томоохон бүтээн байгуулалтын ажлаас 80 сая төгрөгөөр багаж тоног төхөөрөмж худалдан авсан. 30 сая төгрөгөөр 10-ыг харьцах нохор хэмжээтэй өвлийн хүлэмжийг барьсан. 6-г харьцах 6 хэмжээтэй давсны агуулга барьсан. Малын хашааг шинжилсэн. Жаргаланд паркад 7 ширхэг гэрэлтүүлгийг нэмж суйрлуулсан. Багаврын ковш, трактор, автокран шинээр хүлээн авч ажил үйлчилгээнд ашиглаж байна. Баруун Бүсийн хот төгчлөлтийн байгууллагуудын спортын төхөрсөг уулзалт зөвлөгөөнийг Баянгар аймагт анх удаа зохион Баянгар төгчлөлт үйлчилгээ орон нутгийн эмчүүд төсөв төлөвлөрийн газрын баг тамирчид 3 дахь удаа шилжин явах замын эзэн болсон.
Байгууллагын залуучуудын зөвлөл хайрын төгөл байгуулж хүмүүнлэгийн сайн улсын аянаар малчдад туслан зэрэг сайн дур ажлуудыг тогтмол зохион байгуулан ажиллалаа. Ажилчдын нийгмийн бодлого олсон цалин хүс болон тэдгээртэй холбоотой санал хүсэлтийг авах, ар гэрийн амьдралтай танилцж цаашид хэрхэн дэмжлэг тусалцаа үзүүлж болох талаар ажилчдын гэрээр явж судалгаа авах ажлын хэсгийг байгуулан нийт ажилтан албан хаагчдын амьдрал ахуйтай нэг бүрчлэн танилцсан. Судалгаанаас гарсан санал шийдвэрийн дагуу сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хотын соёлыг төлөвшүүлэх, мэдээлэл сурталчилгаа болон соён гэгэрүүлэх ажлууд сургалтууд, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд, байгууллагын ажилчдыг идэвхжүүлсэн эрүүл хөдөлгөөн, хамт олонний эрэг уур амьсгал бүрдүүлэх спортын олон төрлийн тэмцээн уралдаануудыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Байгууллагын гадна олон доторх тохиолдлын ажлуудыг хийж аюулгүй орчин бүрдүүлэн камержуулалтыг болон шаардлагатай тохиолдлуудыг шинээр хийж гүйцэтгэлээ. Ажилчдын өвөл зүйн хувцас хэрэглэл багаж тоног төхөөрөмж хангамжуудыг тогтмол ханган ажиллаж байна. 2026 онд манай байгууллага дараах зүйлс нь шаардлагатай хог шахагч машин 99 сая төгрөг, олон үйлдэлт зам цэвэрлэгээний машин 480 сая төгрөг, мөн төв замын усалгааны системийн 2015 онд тавигдсан хоолой тоноглолууд муудаж хэсэгчлэн усалгаа хийгдэж байгаа тул 40-50 хорийн хоолой, холбогч, төгсгөгч болон насаатг зэргийг шинжлэх шаардлагатай байна. Шинэ усалгааны системийн нийт төсөв 54 сая 902 мянган төгрөг. Мөн 2025 онд хөгтлөн чиглэлд ашиглалтанд орсон 17,560 м2 талбайтай замын цэвэрлэгэнд зориулж нэг үйлчлэгчийн хорон тоог нэмэх шаардлагатай байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.